Сайн уу? Сайн. Хүүший. Хайрда бүр уулзсангүй сайн сайхан. Зэ юу вэ да хөө? Сонь сайхан байхгүй. Чи нэг юуныхаа бүжгийнхаа юмд явж байгаа юм уу? Үгүй. Болцсон юм уу? Болцсон. Би одоо дуулж байгаа. Би бас нөгөө бататийнхаа юмд явхаа болцсон. Би одоо зургийн дугууланд явж байгаа. Зураг аа. Чи арай л хурдан солиод байна уу? Би зураач болно. Яа. Чиний наад мөрөөдөл чинь дуусахгүй нэ мөрөө. Ингэж л манай нэг найзд гисэн хүний мөрөөдөлч хязгааргүй юм да гэж хэлж илээ. Ямар үнэ үгүй. Тэгэхээр би хязгааргүй мөрөөдж жагаад яг том болохоор маш оновчтой нэгийг нь сонгоод тэгээд би мөрөөдлийнхаа төлөө хичээнэ. Би л одооноос хичээж байгаа. Гоё юм уу? Хүүе бүрүү. Нэвтрүүлэг эхэлсэн байж тий. Оо тийм үү. Сайн байцгаана хүүхдүүдээ. Сайн уу? Хөөе найзуудаа. Та нар ер нь юу мөрөөдж байна доо? Зөндөө олон над шиг зөндөө олон мөрөөдж байна уу? Эсвэл бүр шиг 1-2 хоо мөрөөдөлтэй байна уу? Ер нь над шиг байвал зүгээр хаа. Гүй над шиг байсан дээр хаа. Олон юм мөрөөдж жагаад тэгээд хамгийн сайн чадж байгаагаа сонгож авах шүү. Танд сайн чаддаг юм олоод тэрийгээ сонгох шүү. Мэдгүй. За ямар тач хоёлаа нэг шинэ дуу сурчих уу да. Тэгүү. Тэгье. За өнөөдөр би үзэгч хүүхдүүдэд болон инжиртэй зориулаад маш гоё дуу сонгож ирсэн. За энэ нь болохоор хүүхэд насны тухай. Хүүхэд нас гэдэг нэртэй дуу байна. За үг аяыг Галсан-Баяр гэдэг зохиогч зохиосон байна. За би бол энийг дуучин Аз Заяагийн дуулж ирсэнаар анх өөрөө бас дуулж сонсож сурч исэн. Өнөөдрөөс хүүхдүүдэд яг тэр дуучин Аз Заяагийн дуулж ирсэнаар хүрэх болно. За эхлээд бүгдээ энэ хүүхэд нас гэдэг дуугаа бүтнээр нь сонсоод үзье. Баяр цэнхинээс галын дүршиг нас гэрэл рэдүнээс бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин зодобоо бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин зодобоо Хинас ля арунд нас ля алрагин нас ля атхимри нас мунго хохни нас мунго дурсах нас эртмэг сурах нас ирээдүйн зогслох нас бидний дүү ирээдүйн жавхаа хойчин зодобоо бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин зодобоо эртмэг сурах нас ирээдүйн зогслох нас бидний нас
нас хөгжилтэйхэн нас. Хүүхэд бидний нас хөгжилтэйхэн нас. Хонгор гинэн нас хойчийн залгамж нас. Хонгор гинэн нас хойчийн залгамж нас. Бидний золбоо нас. Бидний залбаа нас. Баяр цэнгэлийн нас. Баяр цэнгэлийн нас. Галын дүшиг нас. Галын дүлшиг нас. Гэрэлт ирээдүйн нас. Гэрэлт ирээдүйн нас. За дахилт нь орж ийн бидний дуу ирээдүйн цуурай. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн золбоо. Бидний жавхаа хоочийн золбоо. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн золбоо. Бидний жавхаа хоочийн золбоо. За энэ хоёр мөрийг дахилтан дээрээ 2 удаа давтаж дуулж байгаа юм байна шүү дээ. За дараагийн баг. Анхны үерхлийн нас. Анхны үерхлийн нас. Ариун нандин нас. Ариун нандин нас. Алтрай гинэн нас. Алтрай гинэн нас. Аз хиймрийн нас. Аз хиймрийн нас. Мөнгөн хонхны нас. Мөнгөн хонхны нас. Мөнхөд дурсах нас. Мөнхөд дурсах нас. Эрдмийг сурах нас. Эрдмийг сурах нас. Ирээдүйг зохицлоох нас. Ирээдүйг зохицлоох нас. За дахилт бидний дуу ирээдүйн цуурай. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн залбоо. Бидний жавхаа хоочийн залбоо. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн залбоо. Бидний жавхаа хоочийн залбоо. За хүүхэд нас гэдэг дуу маань одоо хүүхдийн дөнгөж төрснөөс хойших нас биеинд хүрэх хүртэлх тэр одоо хүүхэд насыг бүхэлд нь багтаасан байж тээ тийм ээ. Одоо жишээ нь үгэн дээр нэгж ил да. Хүүхэд бидний нас хөгжилтэйхэн нас, хонгор гинэн нас, хойчийн залгамж нас гэдэг одоо хүүхдийн бүр юм бага бэлчир үеийг дурсан байна. Дараагийн бадаг дээр болохоор анхны үерхэл одоо аз хиймэр, за тэгээ мөнгөн хонх, эрдмийг сурах нас, ирээдүйг зохицлоох нас гэд одоо хүүхэд өсвөр насндаа орцсон. Мөнгөн хонх гэдэг чинь одоо нөгөө нэг 10 жилийн сургуулаа төгсөж байгаа үеийг илэрхийлсэн шиг байна. За тэгээд эрдмийг сурах нас, ирээдүйг зохицлоох нас гэд одоо хүүхэд арай өсөж том болсон үеийг бас ингэж дурсан байна. Одоо харин хоёлаа энэ хүүхэд нас гэдэг дуугаа аялаж дуулж үзье тийм үү? ля 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 хүүхэд бидний нас ля 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 хүүхэдтэй нас ля 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 хонгор гинэн нас ля 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 хоочин залгамж нас бидний толгой нас баяр цэнхийн нас галын дүшиг нас гэрэл ирээдүйн нас бидний дуу ирээдүйн цуурай бидний жавхаа хойчийн золбоо бидний дуу ирээдүйн цуурай бидний жавхаа хойчийн золбоо анхны үерхлийн нас ля 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 ариун нандин нас ля 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 алтрай гинэн нас ля 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 аз хиймрийн нас мөнгөн хонхны нас мөнхөд дурсах нас эрдмийг сурах нас ирээдүйг зохицлох нас бидний дуу ирээдүйн цуурай бидний жавхаа хойчийн золбоо бидний дуу ирээдүйн цуурай бидний жавхаа хойчийн золбоо ля 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 мөнгөн хонхны нас мөнхөд дурсах нас эрдмийг сурах нас ирээдүйг зохицлох нас бидний нас
бүгдийн дуу муугийг хурдан сурддаг штий. Тийм үү? Тий. Би саяны дууг сурцоо. Дуу сурцаа. Бүгдийн сурц. Бүгдийн үү? Бүгдийн бүх үгийн бүх аятын бүгдийн сурцаа. За тэгвэл надад дуулаад өгч. Одоо хоолой суусан байна. Хоолойч нүү. Хоолой суусан байна. За. Дараа дуулж өгье заа юу. За. Гэхдээ би бүгдийн цээжлээ бүгдийн сурчихсан. Чи ч одоо юм цээжлэхтэй хурдан юм аа. Хурдан. Би лав 4-5 сонсч чэйжлэхгүй байгаа шүү дээ. Хүү. Аа. Хойлохыг үлгэр сонсвол ямар уу? Үлгэр үү? Тий. Тэгээл та. За тэгье. Мог жоохон дагтай, жог жоохон хөө. Гэртээ дээр цагт энэ явдал болсон юм гэдэг. Мог жоохон дагтай, жог жоохон хөө гэж нутаг усандаа нэртэй хэлэмгийн хурц үгтэй хүү байжээ. Нэг өдөр жог жоохон хөө, мог жоохон дагаан ноод, дарданхан замаар шавтанхан дахижээ явтал шулуухан нөхрөө шулданхан зурм гулданхан гэд орчгож гинэ. Тэгээд зурмын нүхийг уханхан утанхан сууж байтал харазар гонсон хар дахтай түшмэл ирээд "За, чеч юу хийж байгаа хөө?" гэж асуужээ. Тэгэд нөхөө шулуухан нөхрөө шулданхан зурм гулданхан гэд орчоор нь уханхан утанхан сууж байна. Гэт хариулсан түшмэл "Хөөё. Яасан бэлэн цэцэн үгтэй гайхал өгчээ. Зам зааж." гэж ширүүхэн дуугарлааг нь жог жоохон хүү суусан газраа хэд сахиад "Замаа чамайг зайлгиж байна" гэж хэвнэг хэлээд зурмны нөхрөө ус сутгаад сууж гин. Төшмөлч үг сөрсөн хүүд айхтар уурлаж "Чамайг би зам тавьж өг гэж байна." Түйрөө амын салан жирлэгөөж айхтар том үгтэй зэлгүй гэж чанга дуугаар зандарлаа. Төшмөлвэ туулан бүжин төрсөн газраа 3 хамх юм бол төөрдөггүй гэдэг. Өндөгнөөсөө гарсан ангаахай хүртэл 3 хоноод л өцгдөн дэлгдэг босоо. Тэгэхэд хүний хөө надад энэ зэргийн үг байлгүй да гэж жог жоохон хөө хэлж өргөлөө гинэ. Төшмөлж хэлэх үгүй болсон дан баахан бамтаж "Гүйрөө яасан их үгтэй мондвэ хөөе. Даза тэр чи яах вэ? Ус ямар байна?" Жог жоохон хөө хойнтой ус руу өнгөж харснаа ус харал байна. Хаа газрын ус хар байдаг байна доо. Гэхэд түшмэл бүрж уурсан би чамаас хар цагааныг асуугаа юу? Усны их багыг асууж байна гэж сандарлаа. Өршөөгөөрэй түшмэл минь голын ус уу? Одоо миний харснаар бол түрүүн сүрэг хонь азар гадуу ус уугаад гарсан да. Дараах нь би 2% ус авсан. Цаана нь үлдэж л байна лээ гэж. Төшмөл "За яах вэ? Чи аргагүй их бэлэн цэцэн өгтэй хөө юм. Да, чи тийм л сурах юм бол намайг энэ унаж яваа мориноос өмнө болгоодох." гэж түшмэл хэлээд эмэйл дээрэн лавхан суулаа. Тэгэд нь жог жоохон хөө түшмэл гай. Үнэндээ бол таныг мориноос чинь буулгачаар эрдэм надад алгал да. Гэхдээ мориноос буугаад ирэх юм бол буцаагаад мордуулчаар эрдэм бол байна оо. Байна. гэж жог жоохон хөө хэллээ. Тэгтэл чи түшмэл хүүгийн үгэнд үнэмшин мордосон буугаад их л дойдгор зогсож "За чи одоо тэгвэл намайг моринд мөн буцаагаад мордуулаад хал да." гэж тохуурхан инээлээ гинэ. Би таныг сая мориноос чинь хуураад
буулгачихлаа шүү дээ төшмөлгөө. Гэж жоохон хөө жомолсод төшмөл айхтар ихээр уурлан чи намайг чадна гинэ. Чам шиг муу тэнгэр нэргэж ойдаарна. Гэж хашгирлаа. Тэгтэн жоохон хөө ёор тоосон шинжгүй. Тэгвэл дэлтэйгэр нь азаргыг чи нэргэх. Даагтайгаар нь даагийн минь өршөөг. Өндрөөр нь таныг нэргэх. Өчүүхэн балчираар нь намайг өршөөг. Гэхэд төшмөл. Чамайг та яйдвэз ерэн чи яасан заддарсан хүү ээ. Эцэн ноёныхон төшмөлийг тэнгэр нэргэх гэж хараана гэнэ. Тэ эний чинь яасан чи зүгээр өнгөрөхгүй дээ. Гэж занаад яваад өгчээ. Ингээд төшмөл эзэн ноёныхон хатанд бараалхаж ихэд зовсон сарай гарган ингэж айлтглаа. Эрхэм дээд хатан минь ээ. Би хедамар дайруулж хэцүү байдалд ороод байна. Би ч одоо төшмөл намайг тэнгэр нэргэх гэж хараач зүгэж байна. Энэ өрн зөв буруу юу? Гэж ирээд л уруу ламаа өнжуудан өйдөгнөн байж гомдоллоо. Тэгтэн хатан ахайтан ихэд хэлгэнэн хоёроо. Хэнгээч нь тийм айхтар хэрэг өдөөлөө. Одоохон татгаахан аваад ир. Гэж тушаалаа. Төшмөлч тэр дором буцаж очоод хүүд. За. Тэ бошуухан намайг дагаад яв. Хатан ахайтан чамайг дуудуулсан. Гэсэнтэй могжоохон дагтай жогжоохон хөө ёор тоосон шинжгүй сууж. Яман толгой ямбан дардаггүй янтгар хатан зарга шүүдгүй. Тэмэн толгой твшин дардаггүй тэнтгэр хатан зарга шүүдгүй юм. Харин хонин толгой хойморт залардаг эн чин хотгор сайхан ноёноор шүүдгнэ. Гэдгээс очиж. Тэгтэлч удалгүй хатны зарц хурч ирээд жогжоохон хүүг барьж аваад хар гэр торж хөжээ. Ороо хоногийн дараа эзэн ноёнтон өөрөө ирж могжоохон дагтай жогжоохон хүүг шүүх болжээ. За хүмүн. Чи юунд эзэн ноёныхон хатныг басамжилж цэцэн цэлмэг төшмөлийн минь доромжлоо. Яаж хүмсэг зангидан асуулаа гин. Харин могжоохон дагтай жогжоохон хүү харц буруу усалж тайван гэрч инхүүчлээ. Эзэн дээдс минь ээ, та миний ярихыг болгоож хайрлана уу? Жогжоохон хүү би могжоохон дагаа өнөөд чойсронгийн замаар ойшронхон цогжоо явтал шулуухан нөхрөө шулданхан зурм гулданхан гээд орж хорно барих гээд уханхан утанхан сууж байсан юм а. Тэгтэл танай төшмөл хурж ирээд зам зайл тэнгэр нэргэг чамайг гэж хүү намайг доромжилсан билээ. Тэгэхээр нь би дэлтэйгэр нь азаргыг чинь нэргэг даагтайгаар нь даагийн минь өршөөг өндрөөр нь таныг нэргэг өчүүхэн бачраар нь намайг өршөөг гэд хэлчихсэн минь үнэн гэж өчлөө. Ноён сахадан эмрэн хэсэг чимээгүй суугаад за тэгвэл чи юунд хатны минь хэлэмар дайран гутав гэж асуутан эзэн ноёнт минь эртнээс нааша хатан хүн зараг шүүж хаад ноёдын өмнөр ордог ёсон байдгүй лээ. Тэгээд л би яман толгой ямбанд ордгүй, янтгар хатан зараг шүүдгүй, тэмэн толгой твшинд ордгүй, тэнтгэр хатан зараг шүүдгүй, хонин толгой хойморт залардаг болохоор хотгор сайхан ноёноор шүүлгэнэ гэжсэн минь үнэн. Өчүүхэн муу хүүд хийсэн гэм нүгэл гэвэл үүнээс өөр байхгүй билээ. Эзэн дээдсэн та болгооч хайрл гэж хэлээд мэхийн сүгдлөө. Ноёнч
нэгийг бодов бололтой арсыг харан хэсэг сууснаа. За. Цэцэн үг цээжинд цэцэг навч ууланд гэдэг. Уг нь багвачир хэдий ч ухаантай төрсөн хүү юм аач. Хаан төр дом тэрсэлэхээр хар муу үйл хийгээгүй болохоор чамайг би өршөөж байна. Хангээд хөөмэн ирсэн замаараа сурсан дууган дуулаад буцтаа гэж хэлээд инэв хилэн үлдэлээ. Ингээд жоохон хүү мог жоохон даган оноод ирсэн замаараа сурсан дууган дуулаад буцсан гэдэг.